намайг Долгосрон гэдэг. Одоо гэрэл зурагчин мэрэгжилтэй энэгээр ажилладаг байгаа. Ихтэй бол people and places гэж биелдэг. Хүмүүс ба орон зай. Тийм. Хүмүүс ба орон зай гэж ярьдаг. Ер нь би хүмүүс хэлдэг. Орон зай мэдрэмж, нэг газарт байх, Монгол байх мэдрэмж, Нью-Йорк байх мэдрэмж, Америкийн хөдөө байх нэг тийм мэдрэмж like бүгдээрээ нэг өөр байдаг. Тэр тэднийг ингээд гаргаж ирэх нь, зураараа гаргаж ирэх нь жоохон чухал байдаг ч юм уу. Тэрэнд нь тэгээд хүмүүс тэр орон зайтай харьцаж байгаа нь тэгээд тэр орон зай нь яаж нөлөөлж чинь, хүмүүс нь бас тэр орон зайд яаж нөлөөлж чинь тэрийг тэ гоёор харагдуулах ч юм уу. Тэгж ер нь зургууд нь илүү яддаг юм шиг санагддаг. Тэгээд яг хуваараа бол илүү contemporary тэгээд жоохон fine art тал руугаа гэрэл зургаар явж байгаа. Мэдээж бүх зурагчид өөрсдийнхөө хувийн тийм нэг project байх хэрэгтэй. Одоо бидний авдаг ивентийн зургууд ч юм уу, ажлын зургууд бол хийх ёстой юмнууд тэгээд capitalist team society нийгэмд амьдардаг болохоор тэгэл мөнгө хийх хэрэгтэй. Тэгээ ямар ч арга, ямар ч зураг авч иж мөнгө хийнө үү ер нь надад бол хамаагүй. Хийх юмаа хийгээд мөнгө аваад гэхдээ гол нь өөрийнхөө уран бүтээлээ хийж чадчихвэл юу ч тэрнийхээ төлөө ер нь явах хэрэгтэй. Энэ зураг 2012 оны цагаан сараар авсан зураг. Шиний 1 юм уу 2 дэсэн байх. Би ээжтэйгээ гандан хавцгаар нэг хамаатны айлуудаар хисэж явж байгаад яг энэ гандагийн том үүд эдэн штэ ордог хашааны тэнд энэ ахыг хараад тэгээ өвөртөө ингээд нэг жижигхэн гөлөг ингээд хийцэн хар хүүтэнд шиж бас хасах 30-30 градус бүр амар хүүтэн тэгээд би тэрийн зургийг зааш болох уу гэд гуугаад тэг би яг тасны камертагаа авчихсан. Тэг гээд тэгснэ ингээд хан мөнгө гаргаж ирээ гээд тэгснэ цагаан сарын ингээд бэлэн гоё 500 төгрөгөд 1000 төгрөг энэ барьсан. Тэрийг амар барьж мараад балга залгаа янзлснаа амар поз аваад тэгснэ ингээд надад ингээд зогсоод тэг би ганцхан кадр зарсан. Тэгэл энэ л байсан. Тэг энэ бүр одоо хүртэл амар нүдэнд ингээд үлдсэн. Тэр нохооны харц марцсан амар хөөрхөн. Тэгээ бүр ингээд тэр хүүтэнд өөрөө ч бас мэдээж аягүй хэцүү байдал байхад ингээд нохоо аваад ингээд хайрлаад таламжлаад цагаан сараар ингээд явж исэн амар хайр хүрмээр санагдчихсан. Тэгээд энэ дээр яг ингээд биелийн унжаад тэгснэ ингээд өөртөө ингээд хадаг бас ингээд орооцсон. Тэгээд явж байгаа амар гой санагддаг. Тэгээд одоо хүртэл ер нь олон хүмүүс бас энэ зургийг харж исэн баг. Тэгээд жоохон таньдаг баг. Тэр үед би яг юу авж байгаа ч ер нь сайн мэдгүй байсан л да 10 татаа байсан гэхээр нүдэнд юу тусч байна. Тэр нэг зүн совингоо дагаал зураг аваад явдаг байсан. Цаатлын нүд нь бас бүтэн живш жоохон хараамуутай ч юм уу эсвэл нүрэн түлэгдсэн ч юм уу баг маягтай санагдаж байгаа хгүй юу. Уг нь тэрийн гэтээ би үнэхээр яг сайн санахгүй байна. Гэхдээ энэ хүний бүр тарихгүй хүүхдэд тэгээ зураг авахуулъя, тгий, ахын зогсоод өгье. Бүр ингээд тийж гайхуулж байгаа нь надад илүү үлдсэн. Царайнаас нь илүү тэр өгсөн мэдрэмж байна. Икуна гэдэг нэг модель. Энэ зураг болохоор Бэлгүнэ Хирошигийн зураг авалтын үеэр туслахаар ажиллаж байгаа assistant хийж агаад авсан зураг. Одоо энэ дээдлийн болонгууд, доотлын болонгууд ингээд хит ягаан байх. Тэгээд амар noisy байх нь энэ бол амар харанхуй зураг. Бараг юм харагдахааргүй зураг байсан. Тэгээд файлаа нэгээд raw файл юм чинь brightness-ийг нэлээд ихсэж байгаа. Тэр өнгө мөнгөөр нэглэн тоглож агаад ийм зураг болсон. Надад амар гой хуучны хальс маягтай тийм мэдрэмж өгсөн. Надад болохоор бас царайн харцсан амар зөвөн. Тэгээд хуучны нөгөө Монкавайн аягүй тоглосон Маги Чангийн жүжигчтэй амар адилхан харагдсан. Икунагийн бас яг хөрөг зураг нэг юм байдгүй. Угаасаа тэгээд яг нүд модел гэдгээр явдаг болохоор би бас өөрөө ямар хүн гэдгийг бас харуулмаар санагдаад илүү хөргийн нүрийг оруулж бас хэдэн зураг би дарсан. Мэдээж Хирошигийн зөвхөрлөөр тэгээд одоо энэ зураг нь байдаг хэвээр байгаа. Тийм яг 12 сард байсан баха. 20 оны 12 сард яг бүгдээрээ хөлөөрөнд ороод гэр бэрхтээ байгаад зам мама хаагаад тэгээд яг гой цас ороод ээж зөөр гэртээ
хэцүүдээд агаарт гарыгээд гарч болохгүй штэ гэд. Ямар хамаатай болон тариал хүрээд ирээгээл ээжэд агаал тэгээ бит хоёр гой засанд алхаж агаарт гарч бит хоёр засан жоохон тоглож могуулж зураг бороо авчаад буцаж ирж байхдаа гэрийн гадаа гэрлээдэг тэг ээлэн дээр нь ээжийг зогсоож агаад сурыг авсан хацар нян улаацсан тэгснээ бас гангаан хинч харахгүй юм байж уруулаа бодцсон. Ээж бол заавал уруулаа бодож ингээ нүрээд нэг жоохон хальт бодчаад гэрээсээ гардаг. Хогоо ассан ч гэсэн гой байх хэрэгтэй гэдэг. Тэгээд ковидын үеэр хинч байхгүй байхад нүрээ бодаад гой малгай оролтой өмсөө тэгээд агаарт гараад цас мэдрээд гой нүдэн анаад гой авсгаа авчих гээд тэгээд энэ зургийг авч исэн. Энэ бол гой зураг би лав ээжийг ингэж хардаг. Энэд бол хинч байгаагүй ээж бит хоёр л яг хороод хоёулнаа юм шиг тийм нэг мөч байсан да. За энэ зураг 2019 онд байсан баха. Before COVID тэгээд Fat Cat Jazz Club манай UB Life-ийн Poetry Night гэдэг үйлчлэг хийдэг байсан. Гэтэ яруу найргийн дэш аягийн тэгээд шүлэг уншдаг тайзан дээр энэ хин сураах манай UB Life-ийн сэтгүүлч бүр ингээд оюутсан амар хөөрхөн эвтсэн. Энэ бол амар хөөрхөн санагддаг. Хитэд юм ууцсан лэлгөө тэгээд ингээд үнэхээр шүлэг нь орсон юм шүү. Энэ бол ямар шүлэг байсан бэ? Одоо хүртэл мэдгүй. Гэхдээ энэ 5 хүнд бол 4 хүнд бүгдэнд нь л аягүй гоё орсон юм шиг байгаа. Тэгээд энэ бол бас яг Fat Cat-ийн гоё онцлог нь. Тэгээд энэ vibe бол үнэхээр Монголдоо ганцхан байдаг юм уу? Тэгээд ер нь би угаасаа тэгэл орой шин мөний юм аягүй дуртай хүмүүсийн тэр мэдрэмж нь аягүй өөр байдаг юм шиг санагддаг. Жохон өөр ажил бодохгүй зөвхөн энэ мөчт яг байгаад энэ шүлгийг сонсоод энэ өөр хүний уран бүтээлийг сонсоод мэдрээд явж байгаа нь амар хүчтэй. Тэгээд бүх хүмүүсийг гоё тайвшруулад тэгээд ингэ шал өөр бизнес рүү оруулж байгаа нь амар гоё. Тэгээд Fat бас нэлээд хөргөн харах уу. Тэгээд би нэг энийг 85 та дурантайгаа их ханны нан сууж агаад авчихсан сайн сандээ. Fox-ын бүрэн таараагүй ч гэсэн энэ зураас авах хэрэгтэй юм би бүгдээр яг хинч хараал тэгээд яг ойлгохоор энэ жимжиг мэдхээр тэг Fat Cat орж исэн бол угаасаа тэг бүгдний мэдэндээ. Энд жоохон уран зураг маягтай санагддаг. Яг энэ өнгө энэ хан тэг бодсон юм шиг л гоё. Тэг жоохон романтик зөөлхөн нууцлаг тэгээд би бол хүмүүсийн яг юм хүмүүсийг анзаараагүй байхад нь авах дуртай. Гэхдээ одоо Fat Cat болохоор жижигхэн орчин ч гэсэн хүмүүс намайг зураг авч байгаа мэдж байгаа ч гэсэн өөр хараадгүй ч юм уу те өөр байдал гаргадгүй. Яг тэгэл би бол чухал биш аахгүй. Би камертай гэдэг нь чухал биш. Зураг авалтан тэр чинь тэгэл камер байгаа юм чинь яалч шүгэл өөр болж малаад байдаг. Иймэрхүү үеэр хүмүүсийг яг өөр газар ингээд анхаарлаа тавьчихгууд намайг мартчихдаг. Тэнгүүд энийг зөөлхөн мэдрэмжийг би ингээд аюу хаах туртай. Тэгээ дараа нь ингээд харуулгууд ямар гоё юм бэ гэж мэдээж. Надад орой өдөш шөнийн цагаар л ер нь иймэрхүү мэдрэмжүүд гарч ирдэг юм шиг санагддаг. Гэрэл зургаар явбал яалчгүй Нью-Йоркт явж үзэх хэрэгтэй. Угаасаа маш олон алдартай зурагчдын байсан газар тэгээд нэг гудамжны гэрэл зургаараа бас аюу алдартай. Одоо миний тэр үед одоо 2 жилийн өмнөх байсан тэр төвшин бол яг тэндэл байх гэдсэн. Ерөөс өсгүй юм шиг санагдсан. Одоо миний хийж чаддаг чадвараас илүү юм байх ёстой гэд би мэддээсэн. Гэтэ би тэрийг юу гэж мэдэхгүй. Тэгээд тэрийг бас яаж сурахаа мэдэхгүй. Өөрөө бас суран гэхээр ингээд би чинь бас энэ тэндгүү алга болцдог хүн болохоор ингээд фокус чадахгүй гэдэг мэдэж байгаа байхгүй. Тэгээд яг сурвал яг зөв юм шиг санагдаад тэгээд намайг бас татаад байсан. Тэгээд ковидын үеэр би яг манай ажиллагааны буудалд 10 хоног хөл хорионд буудалд хахад би сургуулиуд хайж үзээд тэгээд яг бүтэн 4 жил бакалавр хийн гэхээр арай хотлоо юм шиг санагдаад нийтлэлийн юм уу 2 жилийн програмууд хайж агаад ICP International Center of Photography-г олоод бүрийг хараад энэ ямар гоё юм бэ гэд харж ирсэн. Гэтэ тэр үед бол би арай бэлэн биш ахаа гэд орхиж ирсэн. Тэгээд жилийн дараа би яг хөдөө явж авах замдаа гинт санаад би энд юу хийж явж байна гэх. Тэгээд ингээд сургуулийнхаа сайт руу орсон чинь аппликейшн бараг 42 цагийн дараа дедлайнтай тэгснэ. Бид захирал тэгшээ тэгээ явжсэн тэтгэс рүү би сургуулиар apply ч үгүйс тэгээчтэй гэл. Тэгэл хөвсгөл
Явц андаа тэгээ шийдэл тэгээ бүх юмудаа бүрдүүлж эхлээл хүсвэл центрээ бичээд хүмүүс рүү бичээд надад recommendation гаргах хэрэгтэй энэ тэгээ бүх юмаа тэгээл тэнд ажиллаа хийнгээ зөвсөр хийсэн шүү дээ. Тэгээд apply-даа тэгээд тэнцсэн дээ. Тэр бол амар сүртэй түүх байсан. Ерөн сургууль орох гэж амар гинтийн шийдвэр байсан. Одоо л явахгүй бол хизээш явахгүй юм байна. Тэгээд явж үзэх хэрэгтэй, сурах хэрэгтэй, яасан ч гэсэн үзэх хэрэгтэй гэдэг. Тэр бол амар гоё мэдрэмж байсан. Тэгээд сургуульд бол маш их юм сурсан. Гэрэл зургийн мэдээж түүхээс эхлээд одоо гэрэл зураг ямар байх боломжтой. Тэгэнгүүтээ зөвхөн бид нар бол ингээд ихэнхдээ Instagram дээр утсан дээрээ компьютер дээр энэ тэнд реклам энэ зургийг харж байгаа болохоос яг уран бүтээл гэдэг талаас нь баг нэг харахгүй байгаа. Тэгээд Монголын гэрэл зургийн салбар бас маш жижигхэн хэцүүлхнээ байгаа. Тэгээд биний ер нь хүмүүс дэмжиж явах хэрэгтэй. Гэхдээ ингээд тэнд бол бүх музейд гэрэл зургийн ямар нэгэн үйлчлэгэн байнга болж идэг. Тэр бүгдийг хараад би бас энд байх хэрэгтэй байна гэж амар ойлгосон. Тэг хичээл болгон дээр ингээл өөр юм ярина, гэрэл зургийг бүх талаас нь ярилцсан. Тэгээ бүр өдөржингөө шинжэнгөө ер нь гэрэл зургаар амьсгалж байгаа. Тэнгүүд бүр ялчгүй нүд агөө нийлдэг юм байлээ. Гэрэл зургийн ном, гэрэл зургийн галерей, түүх, ирээдүй хаашаа явж ийн тэр бүгдийг тэр олон гой газар ингээд олон хүмүүстэй ярилцаж, үзэж, харж байх нь амар гоёс. Тэн зүгээр үнэхээр бүтэлж байгаа юм чинь. Тэгээ соёлно. Тэгэхээр тэнд байх тусмаа тэгээ бүр ингээд бүр доглаа, бүр ийсээ би л юм хийх юм байна гэж аюу санагдаж байгаа юм чинь. Би Нью-Йоркт очоод хасаар зураг авч эхэлсэн сургууль дээрээ. Тэгээ манай сургууль маш олон камерны хэрэгсэл хөрөмж зөндөө байдаг байсан болохоор тэрийгээ туршиж үзээд хасаар зураг авч эхэлсэн. Тэгээ тэндээ би бас хальсны лабораторид ажилладаг. Тэгэхээр ингээд ер нь хальсаагүй боломжийн болж эхлээд тэгээ нэг хасаар авсан. Энэ яг Williamsburg Bridge-ийг давж байгаа зам байхгүй юу? Subway. Би ихтэй энд суудсан байгаа. Миний урд энэ байгаагүй. Тэгээд нэг хоёр буудалд суучаад энийгч дөрвөн хүүхдтэйг орж ирээд бүгдээрээ божигнаал, бүгдээрээ байр суудлаа аваад тэгсийцэн. Энэ голын охин бүр тэгсийцэн. Мөс нь ингээд хөөрхөн. Тэгээ над руу хараад лсэн. Бүр ингээд бараг 2 минут ингээд над руу хараад ширтээдсэн. Тэгээ би бүр ингээд зургийг амаар эдэг. Гэтэ хүүхдийн зураг авах чинь бас жоохон атик талаасаа бас жоохон асуудалтай ээж магадгүй гэж хүмүүс хардаг. Гэтэ над руу хараад лсэн. Тийм би одоо авахгүй бол бүр яг ингээд гимшиг санагдаад над юм жижигхэн нэг энэ камеранд баян авч явдаг нэг хэлсний камер байдаг. Тэрийг газ үе гаргаж ирээл 2 карад орсон. Нөгөөт нь яг гэрэлтрийг гэрэл орж ирээд сүдэрлээд тэгээд харахгүй ерөн зур гарсан. Тэгээд энэ бас гарсан. Тэр камер бас ядж хаад ингээд зонд фокустай болохоор би фокусаа яг зөв таруулж чадахгүй. Метр фитэрээ gas estimate хийж байгаа таруулж байгаа хгүй юу. Тэгсэн тэгээд ашгүй таарсан бэ тийм. Тэгээд яг энэ охин дээр таарад тэнгуүтээ энэ хажуудлынхаа дүүн ингээд бүсээ оруулаад нөгөө хажуудал байгаа дүү над руу бас хараад эрэгтэй дүүгийнх нь нүрэндээ гэрэл тусна амар гой санагддаг. Ээж нь бас тусалж байгаа күртгийн ингээд олцож байлоо. Ард нь яг Нью-Йорк гэдэг нь ойлгомжтой харагдах тэр дүрс. Энэ бол амар азар авсан зураг би бүр тэгээд би дараа манай би ажил дээр мангар томоор бас ингээд твилжсэн. Хайс чинь тэгээ гоё штэ томоор харах чинь хэр гайхалтай. Гоё зураг би л аваад дуртай. Хараал баймаар юм санагддаг. Энэ ногоон зураг нь би бас амар хайртай. Энэ зурнаас болж би ер нь Нью-Йоркийн хотын шөнөний зургуудаа дааж авъя гэд сургууль дээрээ авчаасан прожектын нэг нь манай ангийн оюутнууд өөрсдөө нэг жижигхэн хаус парти хийгээд тэгээ дээврдэн гарчаад доошо бууж байхад нь би ингээд бүгдийг харж агаад тийм зургийг дарсан. Мэдээж нэлээд их өнгийн оруулсан, өөрчилсөн. Энэ хаана бол ногоон биш. Энэ бол бараг цайвар цэнхэр өнгөтэй хаан байсан. Би бас нэг Wong Kar-wai кинонод амар дуртай хайртай. Тэгээд тэрний cinematographer Christopher Doyle тэгээд тэрний мөнгө бол үнэхээр гайхалтай. Тэгээд тэрийг бол бас цаанаасаа миний зураг аяг ороод ирдэг юм шиг санагддаг. Эндээс ч аяг орсон юм шиг санагддаг. Энэ бол ингээд яг дээрээс харж байгаа. Шатан дээр бол би байна. Хажуу талд нь бас энэ шатан харагдаж байна. Дэшээ явах шатан, тэнгүүтээ доошоо явж байгаа шатны юм зогсож байна. Энэ охин энэ залуу хүлээж байгаа ч юм уу, залуу нь явж байгаа ч юм уу. Араас нь явах гад тэр нэг юм хүлээж байгаа юм чинь барьж авчмаар ч юм шиг авч чадахгүй ч юм шиг тийм нэг мэдрэмж өгж байгаа. Тэгээд энэ залуу нь хаашааж явах гэж байгаа. Энэ ханы цаана юу болж байгаа бас бид нар мэдэхгүй. Ингээд гадаа биш юм өртлөө бид нар яг орой гэдгийг яалчгүй цаанаасаа мэдэрч байгаа. Мэдрэгдэж байгаа. Тэр нь бас аюу гоё тийм
бас дөрөвний ярьсан шиг тийм нэг нууцлаг маягийн тонтой ч юм уу. Тэгээ би энэ бас амар дуртай. Тэгээ энэ сурвалаараа ер нь Нью-Йоркт үзсэн гаргасан маш гоё урамтай байсан. Өөрөө бүх юмаа зохицуулаад хийгээд тэгээд хүмүүсээ дуудаад гарах чинь бас дарамттай хэцүү ажил лээ. Гэхдээ амар юм rewarding гоё юм бэлээ. Энтэй хослуулаад энэ нэг цэнхэр каучтэй зургаага хэний ч хөлийн, юу ч хүлээж байгаа, сууж байгаа хөлийн. Тэг цаана бас буланд нь харвал бас нэг хөл байгаа. Зорготой. Бүр дараа нь хард юм бэл. Би бол тэрийг анзаараагүй амар удсан. Энэ зургийг бол маш их удаан харж чадсанаа тэрийг бол бүр сүүл нь харсан. Тэгээ энийг би бас нэг ивентээр явж байгаа. Дэшээ гарч мараа жоохон тэнж явж байгаа. Энийг хараад авсан зураг. Ямар ч хүн байж байгаа, унтж байгаа ч юм уу, уцаа харж байгаа ч юм уу, хүнтэйч байгаа юм уу мэдгүй. Өөрөө тэгэл түүхээ зохиож болохоор тийм зөөлхөн эмгтээлэг мэдрэмж гарч идэм шиг санагддаг. Тэгээд энэ хоёр бие бинтгээ хажуудыг тавингууд маш гоё санагддаг. Одоо ихний ногоон дээр байгаа тэр ногоон зурган дээр байгаа тэр алхаж байгаа залуу нь энэ охин руу явж байгаа ч юм болов. Энэ охин энэ хоёрыг хүлээж байгаа юм болов мэдгүй. Тэгэл гоё юу ч болж магадгүй, юу ч болж иж магадгүй. Тэгээд яг бие бинтгээ тавингууд амар гоё санагддаг ер нь энэ хоёр. Одоо Lightroom гэж байгаа шүү дээ. Тэр чинь Lightroom чинь Darkroom-ос гарсан. Тэгээ Darkroom харанхуй өрөөд ингээд зураг мургаа шарж гаргахад бол Burn, Dodge тийм төлөвлөлтөөр хэрэглэсэн чинь тэгэл яг анхны Photoshop болж байгаа байхгүй юу. Хальсныхаа зургийг ингээд print болгож гаргадаг тий. Шарж гаргадаг. Тэр одоо өнгөц зурган дээр болохоор нэг хэсэг хитрхи шарч юм уу хитрхи ногоон байвал бас ийм ногоон өнгийн юм нэг фильтр гаргаж ирээд тэр өнгөгээд бас ингэж хөдөлгөөд ингээд баах юм болдог. Тэр бол бас үнэхээр хэцүү процесс. Тэгээд тэр мэрийг сурахад бол үнэхээр сургалттай байсан. Гэхдээ тэрийг угаасаа байдаг байсан. Энэ бол угаасаа л процессын нэг нь дижитал болгосон зүгээр биднэрт илүү юм creative freedom өгж байгаа нь маш олон зурагчид одоо хуучин үеийн алдартай зурагчид болохоор бас тийм хэлсэн тийм код өгдөг. Хасар авсан угаасаа гоё. Тэгээ бид нар бол хараад ингээд мөнгө үнэхээр гайхалтай. Тэгээ бид нарыг хасар авах хэрэгтэй гэсэн маягаар бодоод байдаг. Гэтэ үгүй. Яг хаа тэр зурагчид бол дижитал камерны тийм хүч байсан бол дижитал камераа л авах байсан. Тэд нар бол заавал хайсгээд авахгүй байсан. Надад хасар авдаг гоё юм нь болохоор би одоо сая сурчаад дахиад ингэ хасар авангууд хэж гэрэл зураг сурж байгаа юм шиг санагдаад дахиж гэрэл зураг яаж авахыг дахиж ингэж шинээр сурж байгаа юм шиг мэдрэмж авч байгаа. Тэгээд мэдээж ялчгүй үн цэнтэй болохоор надад тэр нэг хастай камера бариад тэр үнэтэй юмыг бариад энэ нэг кадр авахад надад бараг $5 өртөгтэй болохоор би юу авахаа илүү сайн бодож авч байгаа. Тэгээд тэр процесс нь бас надад илүү таалагддаг. Идегэдэг процесс чинь угаасаа байх ёстой процесс. Гэрэл зурагчин хүнийх нь өөрийнх нь дотор байгаа тэр моментийн мөчийг өөрийнхөө харж байгаараа харуулахын тулд заавал өнгө оруулах эсвэл одоо кроплох ч юм уу тэр бүх сонголтууд чинь creative decision тэр бол одоо би түүний хүмүүсийн өөрийнх нь л сонголт тэр байж ийж чиний зураг болно гэх юм уу да тий мэдээж одоо авах нэг хэсэг тэгээд хэлэх нэг хэсэг тэгээд хүмүүст харуулах байдал нь бас нэг хэсэг энэ бүгд бол яг гэрэл зурчны одоо үүрэх гэдэг юм уу да урлагийнх нь хэв маяг бидний уусаа хийх ёстой юмуд энэ бол зүгээр л яг уран бүтээлийн нь part of the process-ийн нэг хэсэг л баг. Энэ бол миний нөгөө төгсөлтийн үлсэнгийн зураг. Яг энэ газар бол би нэг 2 кадр зураг авсан, бас хасаар авсан, өргөн хасаар авсан, Rolleicord гэдэг камераар авсан зураг байгаа. Энэ дээр бол би энийг авахын тулд анх Америкт очихдоо 10 настай байхдаа очиод амьдэрсэн хот руугаа яваад энэ зургийг дарсан. Би тэр хот руугаа очиагүй бараг 10 жил болсон юм уу? Тэгээд тэнд амьдарч байсан годамжаараа алхаад ер нь надад ямар зоонууд гарч ирэх нь үү, ямар юм мэдрэгдэн үү гэж очсон. Тэгээд энэ зураг нь болохоор миний амьдардаг байсан годамжин дээр байдаг байсан thrift store хуучин хувцсны дэлгүүр. Тэр үед байдаг байсан одоо хүртэл байдаг нэлээд томхон. Тэгээ гаднаасаа болохоор энэ бүгд амар гоё харагддаг тэг ялцсан та. Ороод дэр тэ маягтай тэнд бараг Barbie night ч илүү мэдгүй бараг тиймэрхүү нэг гоё ивент болохгүй л баахан юм тавьсан байсан. Гэхдээ дотор нь орвол жоохон хог навштай энэ тэндгөө замраагүй юм хүмүүс тавьсан. Гэхдээ энэ зургийг харуул яг анх харуул ингээд бараг юм
төсөөдөр болсон ч юм уу тэгээ парти болсон юм шиг харагддаг. Гэхдээ яг сайн харвал одоо энэ юуны үлгүүр, утасны үлгүүр ролтой байна. Цаана нь зөндөө шаарнууд байна. Цаана бас нэг үлгүүрний хэсэг нь харагдаж байна. Хажууд нь энэ 50-өр байна. Тэгэхээр төсөөдөр арай биш. Тэгэхээр яг сет ч юм уу юу ч юм. Тэнгүүд доор нь нэг цараймуудаа хэвсэж явах шиг тий. Гэхдээ цаана нь цонх байгаа нь ингээд гэрэлтээд мэдрэгддэг. Миний яг энэ зурган дээр таарсан концепт нь болохоор яг Америкт анх ирсэн ирээд авсан мэдрэмжтэй адилхан юм уу? Гаднаасаа одоо тэр immigrant experience гэдэг ч юм уу те нэг газраас нөгөө газар руу нүүж явах чинь маш том зүйл. Тэгээд Америк бол American dream гэж амар ярьдаг те. Бид нэр л хамгийн гоё нь хамгийн сайхан нь хамгийн гоё юмнууд нь Америкт л байгаа shiny and new team юм гялцсан гаднаад team юм мөртлөө дотроо оронгууд яхав гялцсан юм байгаа. Гэтэ тэгэл бас сог навштайгаа тэгэл уйлцсан газар бүх юм нь тийм сайханч биш. Гэтэ харахад гоё. Тэгээд хэр их бид нэр ингээд өөрсдөө бас romanticize хийж ийн. Нэг тийм баяртай юм шиг мөртлөө тэр юм ингээд жоохон унж мандсан тиймж бас баяр баясантай биш юм шиг зураг. Хиний гар мэддэггүй. Гэтэ ингээд газар нутаг тэрнтэйгээ нэг холбоотой байх гэж хичээж байгаа ч юм уу. Нэг юм би энд байгаа шүү, би хүн шүү, би бас юм мэдэрдэг шүү гэсэн тийм мэдрэмж өгч байгаа юм шиг санагддаг. Энэ Rockaway speech Нью-Йоркт анхудаа очсон. Гэтэ ингээд зүгээр л бичлээ. Гэтэ энэ байрнууд нь яг Монголын социализмын үеийн ингээд яг байрнууд шиг харагдаж байгаа. Би бүр ингээд хараа шоконд ороод тэгснээ ингээд далайн хэрэг дээр тэгснээ онгоцтой тэнгуут ингээд зүүднээс гарч ирсэн юм шиг би бүр тэнд зогсоод байд нэлээд хэдэн минут ингээд бүр хараад ингээд шоконд ороод ямар сонин ийм нэг ийм surreal мэдрэмж вэ гэдэг. Тэгээд энэ онгоцнууд ингээд нэлээд явжсэн. Тэгээ би хүлээж агаад тааруулж байгаа голтон тааруулж агаад энэ зургийг авчихсан. Тэгээ энэ зураг болохоор accident. Гэхдээ ингээд яаж болсон би бас мэдэхгүй. Миний камерны линзний урд бол нэг юм орсон байгаа. Гэхдээ юу орсон би мэдэхгүй. Нэг хайлаа босруулаад сканадад харахад би бүр шоконд ороод ямар сони юм бэ гэдэг. Тэгээ би яг энэ гудамжны болон дээрээ зогсоод ингээд тэр хаусны зургийг авах гад жоохон бачиндаад ингээд жоохон нервтэй байсан л та. Тийм нэг ойрхон миний нүдэг байсан айл нэг ойрхон байдаг. Гэтэ бид нэрс ингээд тарсаа болцсон. Тэгээд харалчвал яана намайг харуул таних болов яах ч юм бол тэгэл амар ингээд нэг хэсэг гацж зогсож байгаа. За ойртохгүйгээр зөв холоос ингээд тэр бол гудамжны болонгийнхан зургийг авчигээд тэгээд авсан чинь ингээд гараад ирсэн. Тэгээд тэгсэн мөртлөө яг энэ нөхөн дунд нь байшин орцсон. Тэгснээр тэр ингээд тэр моцодууд нь зөвхөн одоо энэ улаан дотроо орцсон. Тэгсэн мөртлөө улаанс дэше байхгүй. Энэ дээр байгаа зураасууд нь бас амар сонин орж ирдэг. Нэг юм memory юм шиг санагддаг. - 2012 онд нөгөө хэлний камера барьсан Хирошид бас туслахаар хийж явж байхдаа авсан зураг. Энэ Хирошигийн Кая орсон юм хөвцөн тэгээд бахан тойл тойрцсон Хирошигийн тийм зураг өгдөө. Зайсангийн тэнд авч ирсэн. Тэгээд тойлоо барьсан тэр явж байгаа байхгүй юу? Замдаа тэгээд энэ яг зайсангийн одоо нөгөө уулзар энэ бол юм нэг шороотол газар байсан юм байна. Bella Vista байдаг байсан. Цайсан хэлээрээ байгаагүй 12 онд байсан байна. Энэ бол self portrait гэж явна. Өөрийнхөө зураг авсан байна. Би энэ зурганд бас амар дуртай, амар хайртай. Энэ шар өнгөн яагаад ингэж юм амар шар гасан би усаа мэдэхгүй. Гэтэ яг хуучсан хэлсээсэн баг угаасаа. Тэнгүүтээ яг Хироши талын бариад би зургийг авч байгаа надад бас амар юм reflection аягуугаа таалддаг. Хироши бол бас надад бараг mentor тэгээд маш сайн найз тэгээд ингээ би бинийхээ ингээ уран бүтээлийг гэрэл зургийг одоо цаашаа директор болсон. Тэрийн байнга дэмжээстэй. Тэгээд байнга дэмждэг 10 хэдэн жил би бинийгээ дэмжиж хараад пүшлээд явж байгаа. Тэгэхээр ингээд над бас амар чухал зураг энэ хүн одоо хүртэл миний амьдрал байдаг. Одоо намайг чаленж хийдэг ч юм уу. Тэгээд бас илүү би бас өөрийгөө тэр хүнд хардаг ч юм уу. Тэр хүн бас намайг надаас хардаг ч юм уу тий. Одоо амьдрал чинь ер нь уран бүтээлч хүмүүс би биндээ нэг тиймэрхүү би ингээд түлхэж авдаг тийм хамтрагч найзууд уран бүтээлчтэй байх хэрэгтэй. Тэгээд энэ бол бас яг миний зураг авдаг үе, анхан шатны үе. Одоо хүртэл ингээд бидний харж авдаг болохоор амар гоё санагддаг. Тэнгүүтээ энэ 12 жилийн өмнө авсан зураг сая сургууль дахта миний энэ өөр төсөл болж хувирсан. Би өөрийнхөө авсан хөрөг зурагнуудаа одоо өөрийнхөө self portrait олон жил цуглуулсан паспортны зурагнуудаараа
нийлүүлээд яг тэр үеийн паспортны зураг авахгүй юу. Одоо энэ дээр байгаа миний 10 жилийн паспортны одоо эсвэл 10 жилийн дэвтэрний зураг морог дээр нь би наагаад тэгээд дээр нь паспортныхаа стампуудыг нийлүүлээд оруулсан. Тэгээд энэ бол сурвал болсон өөрөөр үед би өөрөө камертай өөрийгөө өөр газруудад толин reflection-д авсан. Тэгээд тэр зургууд дээрээ паспортны зураг гэдэг нэг аимшигын суулгасан зургуудаа дээр нь яг тэр үеийнхээ паспортны зургуудыг нийлүүлээд би өөрийгөө бол ингэж хардаг. Би бол уран бүтээлчин, би бол зурагчин хүн, би бол амьдралтай ийм газар дээр явсан хүн. Паспортны зураг бол яг цагаан хан дээр чи зүгээр л хүн бараг тоо тий би бол би виз авахын тулд паспортны зураг авахуулаад визний зураг авахуулаад би өстой мундаг соёлтой тийм good person гэж харуулах гэж ингээд бизнес зураг авахулдаг тий. Тэр цагаан зургийн ар би бас ийм хүн байгаа. Тэгээд би бас ийм газруудаар явсан ба ийм зураг авахулж ийж би бас ийм тамаануудыг цуглах хэрэгтэй болсон ч юм уу тий. Одоо энэ зураг болохоор энэ ногоон хан дээр болохоор Бангкок дөнгөж очичоод авсан өөрийнхөө зураг байна. Энэ Нью-Йоркийн би нөө паспорт авахул ийшээ яваагүй болохоор зураг байхгүй. Гэтэ миний өөрийн self portrait байгаа. Тэгэл би яаж өөрчлөгдсөн тэр түүхнүүд байгаа. Тэр тамуунууд болгоны ард ямар их мөнгө, ямар их ачаалал, ямар их ийш тийшээ явсан түүхүүд үлдээж байгаа. Тэгээд ингээд яг тэр үеийнхэн тамуунууд биш ч гэсэн миний амьдралд орсон бүх үеийн юмнууд нь миний газар ингээд коллажлаад орсон юм шиг тий. Memory юм шиг. Тэгээд ер нь ингээд зургуудаа хадгалах хэрэгтэй шүү гэдэг маягаар би ер нь оруулж байгаа. Энийг бол яхаа би нүцлийг бол өөр нэг газрууд гаргаагүй байгаа гадаадд нэг ганц publication-д орсон. Гэхдээ net meter бол гараагүй байгаа. Тэгээд одоо ийм нэг бол би хаач хэрэглэн хаач постлно гэж бодоагүй. Тэгэл яхаа тэр үедээ Сингад бол надад амар хэцүү байсан. Амар ядуу амар хэцүү оюутан тэгэл би юм өвддөг. Тэр үедээ бол би энэ зургийг нэг бодоагүй тэгэл зураг авсан. Гэхдээ дараа нь ингээд дахиж олон жил өнгөрөөд харангуут амар өөрчлөлтсөн мэдрэгдээд харагдаж байгаа. Тэгээд тэр зурнуудаараа дахиж ашиглаад архиваа ашиглаад өөр төсөд болгох нь бас аюул сонирхолтой. Тэгээд юм хийж болно шүү. Архиваа ер нь уцаж болохгүй шүү гэж хэлсэн. Архив бол амар чухал шүү. Дараа нь ингээд тэгж харангуут амар гоё сонирхолтой. Мэдээж copyright бол Монгол байдгүй юм. Би бол одоо миний хуучин Монголд авсан зургууд бол бүгдээрээ доороо миний хувийн авсан зургууд бүгдээрээ доороо Sunico гэдэг watermarkтай. Тэгээд UB Life зургууд бол бүгдээрээ UB Life гэсэн тамгатай. Одоо ингээд энд байгаад ингээд тэнд байчаад ингээд ирээд буцаад зургийг харангуй Sunico гэдэг тамга бол надад амар тэнэг харагдаж байгаа байхгүй юу. Гэхдээ яалч юу хэрэгтэй байсан юм. Тэгээд тэр зургууд бол яалч юу энэ тэндгүү тараачдаг. Тэгээд ядж хахад ингээд хэн авсныг мэдэхгүй. За ядаж Монгол дотроо тэр зургийг харж ивэл Sunico гэдэг минь тамга байгаа. Тэгээд ядаж намайг хайгаад нэг тийм нэг гой соёлтой хүн байвал хайгаад намайг олоод авах мэдрэмжтэй ч юм уу гэд ядаж тамгаа үлдээдэг байсан. Одоо л яг Монгол тамгатай зураг үнэхээр байлгамааргүй байна. Copyright бол үсэ байх ёстой юм. Би бас ингээд хаяа зургуудаа олчвал энэ тэнд олчвал шууд editor руу юм уу автор руу бичсэн өнрөө бичээд одоо имийн зураг шүү. Byline гэдэг доор нь фото бай гэдэг бичдэг өчээг ингэүүд өстө уучлаарай мэдээгүй маа яасан гэдэг ингээд AP-гийн тийм editor гэдэг имэйл бичээд явж байгаа. Би бол мөнгө асуухад бол асуудал гаргасан. Энэ $150 зүгээр энэ зургийг зөвхөн энд хэрэглэх гээд тэгэхэд бол надад тэр бол нэг чухал шивсэн зүгээр нэрээ зүгээр AP-д гарах нь баг надад илүү чухал байсан л та тэр үед. Монгол зурагчид илүү гадагшаа гармаар байна. Бас зурагчид өөрсдөө бүтээлийн тухай бичмээр байна. Зурагтайгаа бичвэр дагалдах нь бас амар чухал. Ямар нэгэн бичвэр тэр бол тэрс бас ерөөсө харагдахгүй байна. Хаяа бас нэг гой хөрхөн шүлэг мөлөг бичдэг. Гэтэ яг баримтаг гэрэл зурагчид ахнараас бол тиймэрхүү юм гардаг. Тэгээд залуус уран бүтээлээс хэд хэдэн тэгж бичдэг болохоос гой бичвэр гарч ирэхгүй байна. Одоо Монголын гэрэл зургийн түүхийг бас илүү мэдмээр байна. Монголын гэрэл зураг бас хаашаа ямар байна. Тиймэрхүү conversation, dialogue тэгээд тиймэрхүү бас болмоор л байна. Portfolio review гэж бас нэг гоё юм болдог. Америкт гадаад ер нь тэгээд фото редакторцтэй ер нь одоо том сэтгүүл сайт компаниудын директор, эдиторуд нь хурж ирээд би ингээд оюуны хийсэн юмнууд би ийм зурнууд авдаг.
гэд өөрийгөө танилцуулдаг тийм өдөрлгүүд бас байдаг. Сургууль дээр бол би бараг 14-5 тийм өөр хүмүүстэй уулзаж тэрийг ингээд танилцуулж авахгүй. Монгол хаан зуршаас олох уу? Бид танилаараа л яадаг юм уу да. Тэгээ ялч жижигхэн маркет болохоор хэцүү ах л та. Гэтэ Монголын гэрэл зургийн ирээдүй гоё баятлах шиг байна да. Гоё гэгээлэл харагдаж байна. Хоосон баярлаа.